Сайн байцгаана уу, намайг Бадамцэг гэдэг. Би Mommy Day гэнэтлийн үүсгэн байгуулагч 4 хүүхдийн ээж, гэрээсээ ажилладаг ээж байна. Анх Mommy Day гэнэтлийн үүсгэн байгуулахдаа өөрөө гэрээсээ ажиллангаа надтай хамт ингээд ур чадварын хувьд хамтрагч болоод бүгдээрээ нийлээд хамтдаа гадны зах зээлээс ажил авдаг агентлгийг бий болгоё гэсэн зорилготой эхлүүлсэн бол яг агентлагт орж ирж байгаа ээжүүдийнхаа урам зориг, ур чадвар, тэр ажлыг үүсгэж байгаа хариуцлагатай байдал, харилцагчаа халамжилж байгаа байдлын зэрэг харахад бол бид нэр миний төсөөлснөөс илүү зүйлд маш амархан хүрч чадах юм байна гэдэг тийм мөрөөдөл маань нэг шат ингээ агсан гэхүү дээ. Тэгээд бид нэр дотоодынхаа зах зээл дээр 1000 ээжийг гэрээсээ ажиллаж чаддаг болохыг өшөө дахиад бид нэр 22 оны төгсгөл гэхэд гадны зах зээл дээр зөндөө олон ээжүүдийг бас Сараг, Кимиг яг бидэртэй адилхан гэрээсээ ажиллах хүсэлтэй. Гэхдээ ингээд ганцаардаад байгаа тийм ээжүүдийг ингээд агентлагтаа нэгтгэсэн том хамт олон болохыг зорьсон, мөрөөдсөн. Тэрнийхээ төлөө бас тодорхой үйл ажиллагаа хийгээд явж байна. Одоогийн байдлаар манай агентлаг бол 5 салбарт 11 багийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Энэ одоо нийт 150 гишүүн одоогийн байдлаар байна. 2021 оны төлөвлөгөө бол манай агентлаг 150 гишүүнтэй болно гэсэн зорилго тавьсан байсан бол энэ маань маш амжилттай биелсэн байна. Тэгээд дээрэс нь бид нар одоо ээжүүдээс сургадаг тэр сургалтыг шууд одоо ингээд шууд байдлаар ингээд ордог байсан бол 22 онд бид нар үүнийг аппликейшн болгоод сургалтаа өөртөө шаардлагатай байгаа ур чадварыг аппликейшнаас үзэл тэрийг гяс одоо ажил болгоод хийгээл мөнгө олох боломжтой. Харьцангуй сургалтын одоо дараагийн бүртгэлийг хүлээж цаг алдах шаардлагагүй өөрөө хүсээд ард амьдралаа зохицуулаад өөр хүүхдээ зохицуулаад би ажиллаж чаднаа сурч чаднаа гэж байгаа бол дуртай үедээ аппаасаа хэдэн ч удаа хамаагүй ингээд хичээлээ үздэг байхаар төлөвлөж тун удахгүй аппийнхаа нээлтийг хийхгээ та бүхэн тэрийг мэдчилж байна. Тэгэхээр нэгэнт ингээд технологийн дэвшлиг ашиглаж байгаа учраас 22 онд бол бид нар Mommy Day гэнэтлагт 1000 ээжийг нэгтгэж чаднаа гэсэн маш том амбицтай байна. 150 хүнийг удирдах гэхээсээ илүү ингээд нэгдвэл байдлыг нь хангаж ажлын гүйцэтгэл өндөртэй байлгах, чанартай байлгах нь өөрөө яг тооны хувьд сонсоход бол тиймч одоо амархан зүйл биш. Ер нь хэцүү зүйл. Гэхдээ энд байгаа хүмүүс ээжүүд хариуцлагатай байна гэдэг нь өөртөө тэдний бүр цаг минут тутам хийж чаддаг хамгийн супер зүйл. Яг л ээж хүн хариуцлагатай байж үр хүүхэд нь юу байх хэвээр ар гэр нь одоо ажил амьдрал нь амжилттай байх ёстой ч гэдэг юм уу. Тэгээ ээж хүнээс маш их зүйл шалтгаалдаг. Тэрийг өөрөөсөө маш сайн мэддэг учраас хариуцлагатай байна гэдэг бол тэдний өглөө босоод би цайгааж нэгстэй хоол хийх ёстой гэж бүр маш сайн хийж чаддаг зүйл нь учраас надад энийг хийхэд манай хамт олонд энийг хийхэд тиймч одоо хэцүү зүйл биш юм шиг санагдаж байгаа. Тэгээд ээжүүд бол шилдэгнэ. Ээжүүд бол үргэлж хариуцлагатай бөгөөд халамжтай байж чаддаг хүмүүс. Тийм болохоор таны бизнесийг халамжлах мундаг ээжүүд Mommy Day агентлагт нэгдэж байгаа. Mommy Day агентлагт нэгдэж байгаа ээжүүдэд хэлэхэд бол та зүгээр л байгаагаараа ээжийнхээ ажлыг сайн хийж явахдаа мундаг ээж байгаагаараа л Mommy Day тэмцэн. Амжилт.